бид хэд бас 3 асуудлын хүрээнд ярилцсан байгаа. Тэгээ энэ дээр гишүүдээсээ санал аваад тэгээ тэрийг нэгтгсэн. Нэгдүгээр талаар иргэний нэмийн утга учиртай оролцоо гэдгийг хэрхэн тодорхойлж ийн, ер нь оролцож чадж гэнэ үгээд. За тэгээ хэрхэн оролцож гэнэ гэдгийг бол тунгаа ихчийн илтгэлээс бид нар бол харж болох гэж бодож байгаа тий. Араас нь бол өстой нэр хөөцөлдөж гүйж байгаад өөрсдөө бол саналаа нэлээд олж байгаа. Одоо энийгээ баталгаажуулаад цаашид яаж оролцох ёстой вэ гэдэг дээр манайхнаас гаргасан саналд бол энэ хууль сурталчлах үйл ажиллагаагаа илүү төрийн бас байгууллагуудтайгаа хамтарч ажиллаач гэдэг тий. Боловсролын тухай багц хууль шинжлэгдсэн байгаа бол ямар зүйл заалтууд яаж өөрчлөгдсөн, тэнд иргэд олон нийт ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа, эцэгчүүд ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгийг нь иргэний нийгэмээр сурталчлуулах дээр хамтарч оролцуулаа. За дээрэс нь орон тооны бус зөвлөл гэж одоо бий болж байгаа юм байна. За тэгээ орон тооны бус зөвлөлийн нэг оролцогч тал нь бол төрийн бас байгууллага болно. Тэгвэл энд төрийн бас байгууллагын шалгуур үзүүлэлтийг нь тодорхой олгож өгөөч. Тэгээ тэнд ямар төрийн бас байгууллагууд энэ зөвлөлтөнд орох юм бэ гэдэг дээр тэр журмаараа тодорхой олгооч гэсэн санал гарсан. За дээрэс нь эцэгийг олон нийтийг сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулахдаа тэрэнд төрийн бас байгууллагуудын туршлагуудыг туршлага дээр суйрлаач. Илүү тэрэн дээр төрийн бас байгууллагуудтай бас хамтарч ажиллаач. Тэнд бол төрийн бас байгууллагууд олон нийтийн үйл ажиллагааг татан оролцуулах бол туршлагууд бол байгаа гэсэн санал гарсан. За хоёр дахь нь болохоор төсвийн ил тод байдлын игэх хариуцлага. За энэ дээр бас нэлээ юм чухал санал гарч ирсэн юу вэ гэхээр бид нар үнэхээр игэх хариуцлагыг бий болгоё гэж байгаа бол сургууль засаг даргатай хийдэг гэрээнд иргэний нийгмийн оролцоог оролцуулъя. Ингэхдээ яг тухайн одоо хамран сургах тойрогдоо тэгш хамруулах одоо нөхцөлөө хангаж чадсан юм уу? Хүүхдийн аюул эрсдэлтэй байдалтай нөхцөл байдал дээр яаж ажилласан гэдэг дээр нь илүү иргэний нийгмийн байгууллага хяналт тавих. Тэгвэл хяналт тавих гэдгээсээ илүү сургуультай түншлэгч, хамтрагч, сургуулийн дуу хоолой болно гэдэг талаас нь бид нар одоо оролцъё гэдэг дээр. Тэгээ магадгүй зарим тохиолдолд сургуулийн үйл ажиллагааг сайжруулах дээр төрж гисэндээ сонсохгүй байгаа бол тэрэн дээр иргэний нийгмийн байгууллага нөхцөл байдлыг танилцуулж өгье гэсэн санаа бол гарсан байгаа. За дээрэс нь сургууль цэцэрлэгийн зөвлөл гэж байгаа. Тэр зөвлөлд бас иргэний нийгмийн төлөөллөө оролцуулъя гэдэг. Үнэхээр бид нар тэр утга учиртайгаа оролцоо бий бай гэвэл тэр ямар одоо оролцох сувгууд байгаа нь тэр болгон дээр иргэний нийгмийнхаа оролцоог нь хангаж өгөөч гэсэн саналуд гарсан. За сүүлийнх нь болохоор энэ багшийн боловсролын ерөнхий хуульд бас нэлээд одоо нарийн тусгагдсан багшийн ёс зүйн асуудал байгаа тийм. Энэ дээр иргэний нийгмийн байгууллага хамтарч ажиллая гэм бол нэгдүгээр туршлага байгаа мó. Хоёрдугаарт одоо тийм хэрвээ байхгүй гэх юм бол яаж чадахжуулах шаардлагатай байгаа ингээд. Тэгээ энэ дээр бид нар ярьж хагаад багшийн ёс зүйн асуудал гэдэг бол сургууль дотор үүсэж байгаа асуудал. Сургууль дотор үүсэж байгаа асуудлыг дотор одоо байгаа хүмүүс өөрсдөө шийдэх юм бол эн чинь ашиг сонирхлын зөрчилч юм шиг сургуулийн нэр хүндгээд дарагдаад яг процессынхаа хүрээнд бол шийдэхдэггүй байх юм байна. Тэгэхээр энэ багшийн ёс зүйн асуудал дээр бол иргэний нийгмийн байгууллагууд бол өмнө нь ажиллаж байсан бас туршлагууд бол байгаад байгаа юм байна тий. Тэгэхээр энэ дээр нэгдүгээр иргэний нийгмийн байгууллагууд яаж ажиллах шаардлагатай ямар туршлагууд байгаа гэдэг зураглалаа тодорхой олгох тий. Зураглалаа тодорхой болгоод тэгээ яг энэ ёс зүйн асуудал дээр ямар арга хэмжээ авах юм гэдэг илүү зөөлөн одоо аргаартай тэгэхгүй бол нөгөө багшийг эргээд ичгэвтер байдалд оруулах эсвэл сургууль нэр хүндийн асуудал үүсээд байдаг учраас айгүй их дарагддаг асуудал. Тэгэхээр энэ дээр бол иргэний нийгмийн байгууллага өөрсдөө туршлагатай гэдгээ тодорхой олгоод зураглалаа гаргаад тэгээд өөрсдөө арга зүгээ санал олгоод хамтарч ажиллая. Тэгээ энэний нөгөө журмаар нь ч юм уу механизмээр нь тодорхой болгож өгөх. За тэгэнгүүтээ энэ боловсролын хуулийн хэрэгжилтэн дээр төрийн үйл ажиллагааг төрийн бас байгууллагууд гэрээлэн гүйцэтгэх ч юм уу гэж хамтарч ажиллаж байхдаа хамтарч ажиллах төрийн бас байгууллагуудын шалгуур үзүүлэлтүүдийг нь тодорхой болгож оролцоог нь ил тод нээлттэй зарлах тийм ээ. Эсвэл ямар байдлаар оролцуулах вэ гэдэг тэр одоо юу гэдэг үйл ажиллагаагаа зарлах тэр бүх процессыг нь ил тод болгомоор байна. Тэгэхгүй бол эргээд нөгөө биднийтэй яг үзэл баримтлалынхаа хувьд ч юм уу эсвэл энэ хуулиндаа тусгагдсан заалтынхаа хүрээнд ажиллахгүй байдлаар өөр зарчмаар ажиллах төрийн бас байгууллагууд тэнд ажиллах магадaltaй. Тэгэхээр тэрийг илүү тодорхой болгохын тулд тэр хамтарч ажиллахдаа илүү боловсрал эрсдлээс чиглэлтэй гэсэн шүү. Тэгээ үндсэн үзэл баримтлал, хуулийн үзэл баримтлалаа авч үзэх үүднээс боловсрал эрсдэл тэн дээр илүү нэгдсэн одоо үйл ажиллагаа зохион байгуулах юм. Тим санал бас манайхаас гарсан. За баярлалаа.